Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний 8 жилийн үеийн баярын мэнд хүргэе. Манай их сургуулийн Монгол хэлний анги бол 1921 онд байгуулагдсан 104 жилийн түүхтэй. Түүнээс 50 жилийн дараа 1972 онд Монгол Япон улсын засгийн газрын дипломатын харилцаа тогтоосон. Түүнээс 5 жилийн дараа Монгол улсаас Монгол багш манайд ирээд хичээл заасан. Тэр бол Мөмө багш. Тэгээд Баянсан багш, Батсрын багш. Түүнээс хойш бас олон багш ирсэн. 2008 онд Сарантуя багш, Даябаатар багш, Ууганбаатар багш, Баярсайхан багш. Бас манай ууднууд Мойсийн зуны сургуульд оролцдог. Мойст хагас жил 1 жил 2 жил гэж суралцдаг. Тэр үед залуу багш нар манай оюутнуудыг төрсөн дүүсийг туслаж өгдөг. Чин сэтгэлээсээ талархаар илэрхийлье. Их баярлалаа. Монгол хэл соёлын Ахмад багш нараа урд наслаж удаан жаргалаа. Монгол хэл шинжилгээний тэнхимийн багш нараа та бүхний ерөөл сайн аж жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Амжилт хүсье. Сайн байна уу? Би Монгол бичиг Монгол сурвалжийн хичээл заадаг. Манай оюутнууд энэ хичээлийг их сонирхон судалж байна. Монгол бичиг Монгол сурвалж судалбал Монголыг судлахад чухал юм аа. За баяр хүргэе. За намайг Араа Юкиос гэдэг. Нийгэм судлаар хэл шинжилгээний түүх бас уран зохиор. Монгол тоолгатаны хай хичээлд орж байгаамаа. Энд Монголын түүх, Монголын уран зохиорыг оюутан их сонирхож байгаамаа. Байдал хүргэе. За сайн бацгаана уу. За Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн ой гэдэг бол одоо манай улсад дээд боловсролтой хэл бичгийн мэргэжлийн одоо үндэсний боловсон хүчин бэлтгэж эхэлсэний одоо түүхт юм аа. Өөрөөр хэлбэл энэ бол манай салбарынхны бүх нийтийн одоо баярын түүхэн өдөр болж байгаамаа. Ийм учраас бид бүхэн бас та бүхэндээ энэ түүхт баярын мэндийг хүргэж байна. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн ой баярын мэндийг хүргэе.